Өдөртөө охин дөрөм дүргийн сэдв шийдэл ажиллагаа ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн ажиллагааны зочноор улс хурлын дэд дарга бүрд тарж оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ засгийн газрын хийж байгаа зарим томилгоотой холбоотой асуудал нэлээдгүй олонний шүүмжлэлийг дагуулж явах шиг байна. Их хурлын гишүүд ч гэсэн эхнээсээ бас ерөнхий сайдад яг энэ чиглэлээр асуулга тавилаа. За та бас энэ бүтэмжийн менежер, хяналтын менежер гэдэг энэ албан тушаалын ач холбогдлын талаар өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн. Энэ үнэхээр тийм хэрэгтэй албан тушаал байгаа мó. Одоо гарч байгаа зардал мөнгөний харахаар одоо бас нэлээдгүй их байна лээ. За дээрээс нь машин тэрэг үнэ өөрөө тасалгаатай байна ч гэдэг юм уу. Тэгэхээр энийг ер нь та хэр зөв шийдвэр гэж харж байгаа гэдэг соёлын ярьцлага гэл. Тэгэхээр яг энэ хяналтын менежер л да арчсан намаас томилогдож байгаа нь хяналтын менежер. Хяналт хийх. Өөрөлдвөл өнгөрсөн хугацаанд одоо энэ төрийн өмчийн компаниуд дээр их гол хулгай гарсан. Ер нь хулгайнууд янз янз байгаа л да. Тэгэхээр энэ нөөцний хулгай тэгэл одоо энэ бүх хулгайнд чинь бүгд төрийн өмчийн том компаниуд дээр гарч. Тэгээ энэ дээр нөгөө идэж уудаг юм бол хэрэгс хэтэрсэн. Тэгэхээр одоо яг энэ дээр бол жишээ нь одоо би бусад одоо хүмүүсийн томилгоонд оролцоогүй. Тэгтээ бол нэг одоо Тамир гэдэг хүнийг 5 толгой төмөр замын хяналтын менежер томилогдсон. Тэгэхээр энэ дээр бол очиход нь би хэлсэн. Ерөөсөө энэ бол хулгай бол энэ төрийн өмчийн компанид бол гаарсан байгаа. Ягаад гэвэл хэн нэг их хурлын гишүүний сонгуульд явсан альс сайдрын цүнхийг барьдаг нөхдүүд тэнд очичоод одоо хувийн компаниасаа илүү харгасаар тон дээрэмдэж байгаа. Тийм учраас энэ дээр болж байгаа бүтэхгүй байгаа тэр зүйлүүдийг гаргаж ирж ил тавих хэрэгтэй гэдэг ийм л одоо даалгавар өгсөн. Тэрний дагуу ажилласан. Тэгээ ажиллаад бол одоо жишээ нь 5 дугаар төмөр зам дээр одоо 970 гаруй хүн ажиллаж байгаа. Тэрний одоо 180 нь Улаанбаатар хотод төв офис дээр ажиллаж байна. Гэтэл яг үүнтэй адилхан Ханги мандлын төмөр зам дээр 280 хүн төмөр зам дээр ажиллаж байгаа. Төв офис дээр болох тэр 9 хүн. Гэтэл одоо 9 хүн бол нэг 60 орчим метр квадрат байранда үйл ажиллагаа явуулаад төр хувийн хвшил бол аль болох хямдхан одоо ажиллаж штт. Гэтэл 5 дахь төмөр замын 180 хүн 1800 м квадрат байшинд одоо ингээл ажиллаж байгаа штт. Тэгээ тэр 180 хүнээс 120 тэр төмөр замд очиж үзээгүй. Дарга нарын сонгуульд ажилласан хүмүүс тэнд шигдсэн, бүгдсэн. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр ер нь бол энэ төрийн өмчийн энэ одоо завхарсан ийм бүтцийг өнгөрсөн хугацаанд бий болгосон. Энэ төрийн өмчийн компани бол одоо эрх баригчдын тон дээрэмдэг газар болсон. Тэр компани өрөөсөө ямар ч ашигтай ажиллах боломжгүй болсон. Та ингээд бодлоо. Хуура замын тээвэрт хамгийн хямдхан төмөр зам тийм үү? Тийм учраас 5 их 80 төгрөгөөр 5 толгойн төмөр замыг барьсан. Гэтэл өнөөдөр тэр 5 толгойн төмөр зам гашуун сухатын амнаас нүүрсээ $18 зөөж. Гэтэл нөгөө үнэтэй болохгүй гэдэг байгаа. Автотээвэр нь болохоор одоо машинууд болохоор $15 50 центээр шахууд ингээд тээвэрлж байна. Гэхдээ тэгвэл бид нар одоо энэ автотээврээс үнэтэй төмөр зам байх юм бол тийм ээ тээвэр гэх юм бол бид нар 5 их нэдэр яах гэж төмөр зам барьсан. Ийм замбрааг юм биш болохгүй. Энэ юунаас болж байгаа нөхдөр тэнд одоо ингээ шимэгч нар очиж суудсан. Тэр шимэгчдэр нь төрийн өмчийн компани идэж уугаад дуусчихдаг. Ийм бүтцийг хийчих тэр нөгөө төмөр замч ашигтай ажиллаж чадахгүй байхгүй. Ер нь бол олон улсын дунджаар бол нэг $10 хэтрэхгүй байх хэвээр. Нэг тонн ачаа бол нэг $10 хэтрэхгүй ийм л байх хэвээр. Гэтэл одоо тэнд $18 болгоцсон. Тэр $8 зүгээр л тэнд одоо улс төрч нарын сонгуульд явсан нөхдүүд л одоо идэж уугаал байж байгаа. Тийм учраас энэ хяналтын менежер бол ардс намаас 23 хяналтын менежер томилогдсон. Тэрний одоо нэгэн дээр л би одоо энэ асуудлыг хариуцлагатай хийгээд ингээд явах гэсэн. Тэрний үр дүнд гарчиж байгаа энэ зүйл. Тэгээ үүний үр дүнд тэр төмөр бас энэ би бол дэлгэр сайхан сайдад бас нэлээд хэдэн удаа энэ чинь ийм замбрааг юм байна гэдгийг хэд хэдэн удаа хэлж хэвлэлийн урал хийнэ гэсэн. Тэнгүүт жоохон байж байгаа ч гэдэг. Тэгээд тэр хооронд тэр 5 толгой төмөр зам
Монголын төмөр зам хоёрыг нэгтгэж байгаа юм л. Тэгээд тэндээсээ хоёр төмөр замны хоёулаа 1000 хүнтэй тэндээсээ 600-аад хүнийг цомготохоор шийдвэр гарчлаа. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байгаа нэг бол хяналтын менежер очоод ийм бодлохгүй бүтэхгүй зүйл байна гэж хэлсний үндсэн дээр тэр ганцхан хяналтын менежер 600 хүнийг чөлөөлөх тэр боломжийг 600 хүнийг одоо цалин одоо тэр компанид хэмнэх тэр боломжийг нээж өгч шүү дээ. Эн чинь үр дүнтэй байхгүй. Тэглээгээд одоо юу гэдгийг заавал хяналтын менежерийг томил гэдэг юм байхгүй. Ер нь бол одоо энэ нэг компаниар л ийм одоо идэж уудаг ийм зүйл гарсныг олон нийтэд ил болгож байна. Ер нь бол цаашдаа энэ эрх баригчдыг одоо энэ дараа дараагийн сонгуулиар солихгүй бол хэтэрхий удаан төр барьсан нөхдүүд өрөөсөө ингээд тийм авилгал хээл ахуул хүнд суртал бүх юмны балчигт шингэдэм байна гэдэг нь л харагдаж байна. Одоо тэгээ хяналтын менежер томлоо за энэ бүхнийг ингээд олж гаргаж ирээд тавиад яриад энэ шийдэгдчих юм уу? Тэгэл тэр тэгж хэлсний үр дүнд тэгээд бас дэлгэр сайхан сайдад бас тодорхой шаардлага тавьсны үр дүнд 5-7 төмөр зам Монголын төмөр зам хоёр нэгтэж шít. Зардлаа багасгаж чинь. Дээрээс нь хүнээ одоо 600 гаруй хүнээр чөлөөлж байна. Энэ бас тэгтээ бага шүү. Тэгтээ 600 хүнээр чөлөөлнө гэдэг чинь бол том амжилт. Хэрвээ ардсан нам одоо юу гэдгийг 28 онд ялаад одоо гарлаа гэхэд бол бид нар тэр яг тэр хувийн хөвшил нэг ойрцоогоор хоёр төмөр замдаар нэг 600 гаруй хүн ажиллаад оффист нь төв оффист нэг 20 хүн ажиллахаар тийм л зохион байгуулалтыг хийж ин төрийн өмчийн компаниг ашигтай ажиллуулах тэр зүйлийг л хийх юм байна гэдгээ бид нар мэдээд авч байгаа. Одоо за ганцхан Монголын 5-7 төмөр зам дээр юм. За одоо Эрдэнэт гэдэг юм уу, Эрдэнэс 5-7 ч гэдэг юм уу, нөгөө том компаниуд. Энэ дэр ч одоо ахил юм байгаа да. Эрдэнэс 5-7 одоо жишээ нь тэр хөрсүүлдэг хийдэг баахан компаниуд ба шүү дээ, тийм ээ. Тэр компаниудаас илүү хүнтэй юм байл шүү дээ. Тэд нар юу ч хийдгүү зүгээр л одоо тэр хөрсүүлсэн компаниуд, ачаалт хийсэн компаниуд тэдний мэдээг нэгтгэдэг хүмүүс. Гэтэл тэнд ажиллаж байгаа тэр хөрсүүлж байгаа тэр одоо олборлт хийж байгаа, ачиж байгаа тэр компаниудаас илүү хүнтэй байна шүү. Тэнд зүгээр л ерөөсөө 2016 оны тоо 2024 оны тоо бол 5 дахин өссөн тоо байж байгаа шүү. Тэгээ тэнд чи хэн очиж байгаа? Ерөөсөө тэр нүүрсний хулгайны сургаар бүгдээрээ очиод тэнд одоо ямар ч үнээр хамаагүй ажилд орж байгаа хүмүүс л очсон байгаа шүү. Нүүрсний хулгай гээд сонсгол хийгээд улсын их хурл дээр нэлээд сүрдүүлэнтэй юм болсон. Тэгээ энэ үр дүн юу н гарсан гэж харддаг да. Инквайр гишүүн бол нэлээд сөрхий сонсгол хийсэн. Гэвч тэр сонсголын үр дүнд хууль хяналтын байгууллага хариуц тооцсон юм нэг ч байхгүй шүү. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгаа нэг бол хэдийгээр нэг гараараа одоо ингээд нүүрсний сонсголыг хийж дээр сөрөг хүчний үүргийг авч нэг тийм шудраг имиж бүрдүүлж байгаа ч гэсэн яг нөгөө инквайрийн ард байгаа тэр нөхдүүд нь хариуцлага тооцох ажлыг ерөөсөө одоо хийлэхгүй л байна гэсэн үг. Тэгэхээр одоо инквайр хичнээн юм яриач одоо амжилтанд хүрэхгүй л байна гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ нүүрсний хулгай бол төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагууд тэгээд тэр одоо төрийн өмчийн компаниудын бүгднгийнх нь нийлсэн тийм одоо бүр схем зурж хийсэн тийм лөөр байхгүй. Тийм учраас энэ одоо лөөрийг илэрхийлэхэд тулд зөвхөн одоо инквайр ганцаараа яриад амжилтанд хүрэхгүй. Тэр схемийг бүгдийг задлж тэнд одоо салхиуруулж ажил энэ одоо хариуцлагыг тооцох асуудал яригдана. Тэгэхээр ер нь бол бичгөөрөмт бол алга болохгүй. Хулгай зэлгээ бол ингээл мөнгө мөртөө. Тийм учраас энэ асуудлыг бол тодорхой хэмжээгээр эрх барьж шийдэхгүй бол өнөөдрийн эрх баригчнар бол хаацаасаар гол тусна. 126 гишүүнтэй парламент бүрдлээ. За ямар ч байсан эхний чуулгана хийгээд дууссан. За хаврын чуулган эхэллээ. Хаврын чуулганаар бас нэлээд олон чухал асуудлууд хилцэх юм болоо гэд харж байсан. Ерөнхийдөө төдийл одоо шин бүлгүүд хуралдахгүйгаас эхлээд за байнга ороодынх нь одоо жишээ нь их зүрхгүйгээс эхлээд нилээл нэг юм салан задгаа хангаж гэдэг юм нэг юм хандлага зүгээр анзаарагдаад байна. Энэ 126 гишүүнтэй болсон парламент ер нь яг анх тэр ярьж ирсэн үр дүндээ хүрч ажиллах юм шиг юу санагдаж байна. Тийм итгэл өмчлөл байна. Энэ дээр нэг асуудал бас нөлөөлөд байгаа юм. Өөрөөр урд нь бол жишээ нь 2016 онд би их хурлын гишүүн байгаад 20 он хүртэл ажиллаад
нэлээд хэдэн хууль өргөн барьсан байсан. Тэрнийг дахин сонгогдсон гишүүн шууд үргэлжлүүлээд 20 оноос шууд одоо ингээд өргөн барьсан тооцоод хилцүүлээд явах боломжтой байсан. Тэгэхээр энэ шин дэгийн тухай 24 онд батлагдсан дэгийн тухай хуулиар хэрвээ одоо шинэ парламент үүссэн тохиол хуучин өргөн барьсан бүх хуулиудыг засгийн газарт ерөнхийлөгчийн их хурлын гишүүд нь бүгднийг буцаагаад тэгээд ерөөсөө шинээр өргөн барьсан одоо дамжсан ямар ч хуульгүй байжгаад шинээр өргөн бариулдаг ийм л одоо тогтолцоотой дэгийн хууль батгдсан байгаа. Тэгэхээр одоо ингээд их хурлын гишүүд намрын чуулганаар төсөв мөсөв энэ төр хилцээд бас нэг тодорхой бас дээрээс нь бас туршлагасан. Тэгээ одоо их хурлын гишүүд бол энэ хаврын чуулганаас нэлээд хуулиудыг өргөн барих байх. Тэгэхээр ер нь бол яг би гэхэд жишээ нь 5-6 хууль өргөн барихаар ажиллаж байна. Одоохондоо бол их хурлын дарга цаг өгөхгүй байгаа. Тэгэхээр энэ миний хуулиуд бол нэлээд гайгүй хуулиуд байгаа. Та нөгөө хуурамч чадахгүй гээд нэг яриад идэв гэсэн. Тэр чиглэлийн хуулийг. Тэр хууль өргөн бариад бэлтгэгдсэн одоо өргөн барих цагаа хууль гэдээ байж байгаа. Тэгэхээр энэ хууль яг л хуучин концепцээр энэ одоо онцгой татвартай бараг онцгой татваргүй оруулж ирээд одоо шинэ холцыг нь онцгой татваргүй оруулж ирээд холиол тэгэл одоо шатхуун одоо холддог юм баггүй үйлдвэрлэдэг гэж яриад байгаа. Холиод тэгэл одоо борлуулдаг. Энэ бол маш ихтэй юм одоо хортой. Нэгдүгээр одоо хүний эрүүл мэнд хортой, хоёрдугаар эдийн засгийн маш их хохиролтой. Машин тэрэг эвдэн бүх одоо том ялангуяа одоо уул уурхаан том одоо машинуудыг чинь одоо хоропыг моторыг эвдлээ гэхэд л 2 сая доллараас авсан шүү дээ. Тэгээ ийм нэг хордоо 3 дугаарт нь бид нар одоо ингээд дэлхийн улс орн бүгдээрээ евро 5 6 ингээд дээшлээд явцсан тийм үү? Хэрэгжилж байна. Гэтэл Монгол гав ганцаархнаа шахуу одоо ингээд евро 2-ыг хэрэглээд байж байна. Тэгээ энэ юунаас болж бид нар ингээд чанартай шатхуун хэрэглэхгүй хоошин татагтаад байна гэхээр нөгөө хуурамч шатхуун хитрхи хямдхан байгаа учраас нөгөө өрсөлдөг шатхууны компаниуд ерөөсөө тэр нөгөө шатхууныхаа чанарт илүү чанартай бүтээгдэхүүн оруулж тэр тал дээр ямар ч боломжгүй болоод тэрнээсийнх нь үр дүнд монголчууд л охирч байгаа. Тийм учраас энэ одоо хуулийг өргөн барьсан гэвч харамсалтай нь одоо их хурлын дарга өргөн барих тов шийдэж өгөхгүй байна. Гэхдээ тэр одоо тэгээд ямар учиртай нэг хүн байдаг юм уу, хэдэн компани байдаг юм уу? Тийм тооцоо судалгаа нь ер нь Трафигура гэж компани байгаа. Тэгэхээр энэний Монгол талынхын захирал янз янзын хүмүүс энэ өнөөдрийн эрх хэрэгжтэй бол нэгт холбоотой. Тийм учраас энэ миний хуулийг бол тодорхой хэмжээгээр гацааж байна л гэж би харж байгаа. Энэ чинь 2021 онд батлагдаад 23 онд хүртэл хэрэгжсэн шүү дээ. Тэгсэн харин тэр хүртэл бол хүмүүс чанартай шатхуун хэрэглээд явж ирсэн гэтэл үндсэн хуулийн цэцгийг авилгадж байгаад миний хуулийг одоо хүчингү болгох одоо үндсэн хууль зөрчсөн байна гэдэг хачин шийдвэр гаргаад тэрнийг нь их хурлын гишүүд ичхгүйгээр ардсан нам ардын нам гэхгүйгээр бүгдээрээ хүлээж авсан шүү дээ. Ганц хоёр тийм үнэ парламентд 23. Одоо тэгээд тэр хууль ахаад өргөн барих гэдэг. Дахиад өргөн барьж байгаа. Тэгээд одоо их хурлаа босгох давх болов. Давуулна. Энэ бол монголчуудын энэ их хурлын гишүүд чинь ерөөсөө тийм Монгол хүнийхээ эрх шиг, Монгол хүнийхээ эрүүл мэнд, Монгол хүнийхээ л одоо эдийн засгийн аюулгүй байдлын төлөө ажиллах ёстой шүү дээ. Тэрэн дээр одоо харамсалтай бүрэн байж чаддаг өнгөрсөн парламент байж чадаагүй. Энэ парламент бол би итгэлтэй байна. Энэ 7 хоногт улсын хурлаар сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хилцэх юм билээ. Цэцдэр бас шийдвэр гарцсан байсан тийм. Улсын хурлын гишүүд одоо сонгуулийн жил эхлэнгүүт ажлын тайлан нэртэй сурчлагын материал тараадаг. Энэ нь одоо бас өөрсдөндөө тийм давуу байдал бий болгож байна гэдэг юм агуулгатай шийдвэр гараад их хурл хүлээгээд авцсан. Одоо энийг яаж өөрчилж байгаа? Тэгэхээр энэ их хурл хүлээж авна гэдэг чинь тодорхой хэмжээгээр яг тэр үндсэн хуулийн гаргасан тэр иргэний хүслийн дагуу тодорхой хэмжээгээр өөрчлөх ёстой. Тэр өөрчлөлтүүдээ хийх байх. Тэгэхээр ер нь бол би энийг дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байгааг бол би 2024 онд би тайлангаа гаргаж чадаагүй.
тайлан гарах мөнгө байгаагүй. Тэр одоо 4 аймагт тайлан тараана гэдэг чинь мань мэдтэн давахгүй юм бэл. Гэтэл зүгээр л одоо нэг би одоо нэг юм дээр энэ шийдвэр тургуйцаад байгаа нь их хурдын гишүүд тайлан тарааж уулзалт хийж болохгүй гэсэн юм заалт байна. Гэтэл өнгөрсөн сонгуулиор миний харж байхад бол засгийн газрын гишүүд тайлангаа хэвлээд тарааж болдог. Альсвал одоо аймгийн засаг дарга тайлангаа хэвлээд тарааж болдог. Энэ заалт нь одоо энэ үндсүүлийн цэцгийн дүгнэлтээр бол тэдэр нь болоод бид нар болохгүй үлдчих гээд байгаа байхгүй. Тийм учраас аль нь болохгүйгээр хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн сонгуулиор нэг их аймгийн засаг дарга аймгийн төсвийн мөнгнөөс ард түмний мөнгнөөс тийм ээ 76 сая 752 мянган төгрөгөөр маш том бандгар сэтгүүл 4 аймагт тараасан шүү дээ. Тэгэхээр чинь бид нар тийм юмны эсрэг бид нар ерөөс зогсож чадахгүй байна. Би одоо сонгуулийн сонгуульд орохдоо мөрөг хөтөлбөрөөр хийсэн. Гэхдээ тэн дотроо би 2 уудастаар нь тайлангаа бичээд 4 уудастаар мөрөг хөтөлбөрөөр хэвлүүлээд ингээл 6 уудастаа сэтгүүл арай гэж хэвлүүлж байгаа. Тэгэл орж байгаа. Гэтэл одоо ингээл тэр засгийн газрын гишүүн төсвийн мөнгөөр аймгийн засаг дарга төсвийн мөнгөөр тэр одоо тайлан байлангаа хэвлээд ингээд явах төр чинь энэ үндсүүлийн цэцгийн дүгнэлт чинь нэг хэсэг хүмүүст нь үйлчлээд нэг хэсэг хүмүүст нь үйлчлэхгүй болчиход байгаа байхгүй. Тийм учраас яг би энэ хилцүүлэгт орж ирэхэд нь яг энэ өнгөрсөн сонгуулиор явсан тэр одоо гашуун туршлагуудыг бүгдийг оруулсан тийм одоо заалтыг оруулж өгнө л гэсэн ийм зорилготой байна. Ер нь бол яг ингээд их хурлын гишүүд тайлан нэртэй баг ингээд сурчлагаа хийлээ гэдэг байгаа шүү дээ. Тэг яг тийм нөхцөл байдал юу үүсдэг юм. Тэгэхээр үгүй би миний хувьд бол тийм байгаагүй. Тэгэхээр ер нь бол бусад гишүүд бол давуу байдал би тайлангаараа бол давуу байдал бий болгож байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бас нэг зүйл нь бас алдаатай нэг зүйл нь бол өөрөөр хэлбэл 1 сарын 24 оны 1 сарын 1-ээс 6 сарын одоо 1 хүртэл тэр хүн чинь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байгаа шүү дээ. Тэр чинь одоо ингээд ард түмний мандатыг 4 жилээр авсан тийм үү? 4 жилээр авсан мандатын 6 сарын юу ч хийж болохгүй, тайлан тавьж болохгүй гэж бас гишүүний эрхлөө халдж байгаа нэг юм нюанс байгаа. Тэгэхээр энэ дээрээ одоо манай тэр ажлын хэсэг яаж асуудал оруулж ирж байгаа тэрнийг нь харж байгаа л тэгээд үгүй хэлэндээ. Энэ 7 хоногт их хурлаар бас хилцэгдэх нэг чухал анхаарал татж байгаа асуудал бол энэ нөгөө Евразийн эдийн засгийн холбоотой байсан. Энэ холбоонд одоо хамтран ажиллахаар болж байгаа. Тэгээд гол нь яг хуу тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргуул одоо энэ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудаас авны экспортлол гэдэг агуулга яригдчихсэн. Тэгээд энэ 7 хоногоос хилцэгдэх гэж байгаа юм байна. Энийг ер нь бас зүв буруу гэдээ олон талаас нь л хүмүүс яриад байгаа шүү. Дотоод нэг талдаа одоо дотоодын үйлдвэрлэгчид бол үндсэндээ энэ холбоонд одоо ингээд гэрээ байгуулад орох юм бол баг дампуурнаал гэдэг юм зүйлийг яриад байгаа шүү. Тэг яг ийм нөхцөл байдлаар нь болох гэдэг юм. Та энэ талаар ер нь хэрэг мэдээлэлтэй. Монголын удирдлагуудаас, төрийн удирдлагуудаас 20 гаруй жилийн туршид энэ Евразийн засгийн хилцээрт орох тухай асуудлыг ярьсан юм бэл. Тэгээ өнөөдрийн засгийн газрын барьж байгаа байр суурь Евразийн эдийн засгийн холбоонд орох төсөггүй. Харин чөлөөт хилцээрт 3 жилийн хугацаанд орох тухай асуудал. Чөлөөт хилцээр байгуулах тухай асуудал 3 жилийн хугацаанд. Хэрвээ энэ хугацаанд одоо манай дотоодын одоо үйлдвэрлэгчдад асуудалтай бол бид нар болчихно. Хэрвээ ашигтай байх юм бол бид нар бас тодорхой хэмжээр үргэлжлүүлэх байх. Тэгэхээр өнөөдөр ингээд дэлхийд даяар тарифын дайн болж байна. Хин өндөр тариф тавих тухай асуудал одоо бөөн асуудал болж байна. Тэгэхээр энэ дээр тарифын одоо хямдрал үзүүлж байгаа нь бол ялангуяа одоо энэ Евразийн эдийн засгийн чөлөөт хилцээрт нэгдснээр нэг зүйл нэг жоохон илүү давмгай болох юм бол гэж би харж байгаа. Малчтын одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд илүү сайн борлогдох юм уу да. Ягаад гэвэл одоо ингээд урагшаа дандаа дулаан бүс тийм үү? Халуун. Манай мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд ч одоо мах, арьс, шир, ноос, ноолор дандаа хүйтэн орон руу илүү хэрэглэгддэг.
Жишээ нь одоо ингээд Сингапур ч тийм их мах идэхгүй шүү дээ. Мах идэх юм бол тэнд чинь амьдрахад хэцүү аа. Гэтэл ийшээ ичлэг сайтай хоол ижиж л тэр хүүтнийг давна тийм үү. Тэгээд дээрээс нь ноос ноолурын дулаан бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тэгэхээр бид нар энэ одоо хүүтэн оронд бол жишээ нь одоо энэ ноос ноолуур арьс шир махаа борлуулах ийм боломж нэгж байгаа. Тэгэхээр бид яг хөө энэ дээр бас нөгөө 20 цэрийн асуудал бас гарч ирэх баг. Тэгээ энэ минийгээ одоо даваад явах бол бидэрт бол уул нь хэрэгтэй. Гэхдээ энэ бол их хурлын гишүүд ярилцж чад шийдэх баг. Үндэсний үйлдвэрлэл талдаа эн чинь эргээд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Одоо энийг бол үндэсний үйлдвэрлэгч нар бол нэлээд эсэргүүцэж байгаа л харагдаж байна. Тийм. Тэгэхээр энэ дээр бол мэдээж одоо яг Гандамар сайд энэ ажлын хэсгийг ахалтаад бас сая тодорхой хэлцээрүүдийг хийсэн. Явахдаа бас яг энэ хүнсгэд аж ахуй яамтай тэр хүнсний үйлдвэрлэгчтэй уулзаж бас тодорхой энэ дээр нь ийм одоо давуу талыг болгоо. Энэ дээр нь ингэж одоо татврын хөнгөлт авъя. Энэ дээр нь 50% багасгая гэдэг юм уу. Ийм уулзалтуудыг хийгээд явсан баг. Тийм учраас өнөөдөр яг энэ Гандамар сайд ирээд энэ одоо Евразийн эдийн засгийн чөлөөт хэлцээрийн 3 жил түрүү орох тухай асуудлаар бол мэдээлэл хийсэн. Тэн дээр бол одоо сүүлийн үед бол үндэсний үйлдвэрүүд бол тухайн үйлдвэрт одоо ямар хэмжээнд байвал зүгээр вэ гэдэг асуудлаа сайн ярилцсан учраас одоо бол нэг тийм баг хил ам байгаа хаа л гэж би харж байгаа. Яг л тэдний эрх ашигыг тодорхой хэмжээгээр шийдсэн гэж ойлгосон. Жишээ нь өндөг байлаа гэхэд тийм ээ. Жишээ нь манайхан өндөг байлаа гэхэд өндөгнийхөө үйлдвэрийг 15% татврыг 7.5% болгож байгаа. Гэхдээ яг тэр нөгөө өндөг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө тодорхой хэмжээний квот аваад өөрийнхөө үйлдвэрлэлийг зохицуулж одоо хэрэгцээ эрэлт нийлүүлэлттэй зохицуулж одоо хийх тэр боломжийг авчихна гэсэн үг. Тэгэхээр өндөгний үйлдвэрлэлээр ямар нэгэн байдлаар дотоодын асуудлыг үйлдвэрлэлийг одоо муутгах тийм асуудал байхгүй гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл жишээ нь одоо өндөгний 2-3 үйлдвэр байна шүү дээ. Тэд нар бол жишээ нь 90 сая ширхэг өндөг одоо энэ 5 орноос импортлох зөвшөөрлийг өөрсдөө аваад өөрсдөө үйлдвэрлэлийг хамгаалангаа импортоо зохистой хийх тэр юм хийж байгаа. Ийм байдлаар бол нэлээд одоо олон одоо хүнсний үйлдвэрийн асуудлыг шийдвэрлсэн. Тийм учраас би энэ засгийн газар хүнсгэд аж ахуй яам, эдийн засгийн хөгжлийн яам энэ дээр бол нэлээд ажилласан юм байна л гэж би харсан. Дотоодын үйлдвэрүүд өөрсдөө одоо юу гэдгийг өөрсдийнхөө үйлдвэрлэл хүчин чадал нь хүрэхгүй бол тэр дутсан хэсгээл импортоор авах тэр эрхийг авч байгаа. Өөрсдөө авч байгаа. Нөгөө талдаа эн чинь одоо за яг өндгөн дээр ийм бусад одоо бараа бүтээгдэхүүн дээр бас асуудал үүсэхгүй юу? Өндөг бол одоо ингээд дотоодын үйлдвэрүүд нийтдээ 23 төрлийн бараа байгаа. Тэр 23 төрлийн бараа 7-8 нь бол одоо татвараас бүрэн чөлөөлөгдөн. Оросоос орж байгаа бараа нь татвараас бүрэн чөлөөлөгдөн. 10 хэдэн бараа нь 50% хөнгөлөгдөн. Бас нэг 10-аад бараа нь 100% нэг татвартайгаа үлдэн. Тэгэхээр ийм 3 төрлийн одоо комбинац хийж бас дотоодынхоо үйлдвэрлэлээ хүнд нь илүү дарамт очихын тэргийг зохицуулж энэ одоо хилцээ хийсэн гэж би ойлгосон. Анхаарал хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бас бидний өнөөдрийн ярилцлагын урилгыг хүлээж авч бидтэй ярилцсан таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэндээ сэдвшил ярилцлагын 9 дугаарыг төвөрөд өндөрлүүлж байна. Манай өнөөдрийн ярилцлагын зочноор улсын хурлын дэд дарга Фүрвдэр оролцлоо.